Өчимэндээ за энэ шинэ хийч одоо хүн байхгүй бараг гарч ирэхгүй бах. За нэг зүйл хэлэх гээд ингээд лайв хийж байгаамаа. Манайхаа юу ягаараа. Манай дэмжигчнэр миний лайвыг болж өгвөл сайхан тэг копи дот шеэр угаасаа явахгүй ч нэг хаалттай бүлэг дотор байгаа учраас шеэр явахгүй. Тэгэхээр копи дот тараагаараа заяа манайхаа. Копи дот. За тэр яах вэ? Нөгөө хоёр дахь би чи 3 хаягтай. Энэ маань нөгөө би нэг хаяа компьютер тоглоом тоглодог. Тэгээ тоглоомны маань хаяг байхгүй. Нөгөө хоёр хаягийн маань нэг нь сараар бандцсан. За тэгээд эмээгийн баяраа хүүгээрээ лайв хийх гэсэн чинь дахиад хэд хоногор бандчлаа ингээд хоёр хаягаа бандуулсан. Тэгээ бүр ямар ч дагагч байхгүй. Ямар ч хандлт байхгүй. Бараг хүн мэддэггүй хаягаараа лайв хийж чинь шар хөдөлсөн гэсэн үг. Яасаа би тэд нар намайг хаягийн минь хаагаалаа би тэгээд лайв хийгээ ширлэлээ шүү дээ. Тэ? Тэд нар хаагаалаа би ингээл шинэ хаяг нэгээл лайв хийгээд. За энэ яг гол юм ярих гэсэн. Эдний энэ технологи нь айгүй нарийн байдаг юм байна. За би мартахаас өмнө нэг өөр юм ярьчих. Би нэг нодлонгийн уржныгийн баг 2 жилийн өмнө лөө Асилбек гэдэг нэг казак залуутай ярьцлага хийсэн. Тэгээд тэрний рээлүүд дахиад ингээд хүч аваад айгүй их өндөр явж байна. Саяны байдлаар бол нэг 800 мянган үзэгчтэй баг сая хүрэх нь байна. За нэлээд өндөр хандлт аваад явж байгаа нэг рейл байна. Тэгээ энэ дээр намайг зүхээд их юм. Тэгээд одоо Казак Монголын хооронд дайнд игдэх гэж байна. Казак Монгол хоёр хүмүүсийг хагаралдуулж байна гэдэг. Би үнэндээ хараа та нарыг пиззаг хэлчихье заяа. Тэгээд одоо пизза юм чинь та нарыг одоо пизза гэхээс өөр юу гэж хэлэхэд өөр ойлгохтой байхгүй. Тэгэхээр пизза нарт би нэг үг хэлээ. Та нар биш үү? Нэвтрүүлгээ бүтнээр нь үзчих эхлээд заяа. Би гойлогч ингэж хэлнэ. Яагаад гэвэл бүтэн жилийн төлбөр нь бүтэн жил нэвтрүүлгээ үзэх төлбөр нь 60,000. Сарын тэ нэг 4 дугаар ороод сарын дугааруудаа үзэх нь 10,000. Тэгэхээр өөрөөсөө 10,000 төгрөг харамлаад үзэж чадахгүй муусан гойлогчингууд ингээл хил амаа долоолол хил амаа билүүдээл ингээд нэвтрүүлгийн бүтэн үзээгүй гэж нэг минутын ирээл харчаад над руу ямар муухай дайрж байна. Оролцогч мөн казак залуугийн маань ямар муухайд оромжилж байна. Тэгэхээр та нар ихлээр нэвтрүүлгээ бүтүүлчих. Мөнгө байхгүй бол заяа. YouTube сувг руу ороод үнэгүй үзчих. Ягаад гэвэл энэ 2 жилийн өмнө хийсэн дугаар учраас үнэгүй цацагдсан YouTube дээр байгаа заяа. Тэгээд би одоо казак монгол хүмүүсийг хооронд нь ясайсан байна уу? Бүр харин эсэргээр казак монгол хүмүүсийг эвтэй байлгах гэж, эв хичээж, эвлэрүүлэх гэж ярьсан байна уу? Үз мэдөө. Пистанар чаар бүр ингээ сая чинь аваа юу бараг 7 хоног бүр элдв янзаар одоо хэлж болох хамгийн муухай үгээр дайрч доромжллоо. Би бол ерөнхийдөө 3 жилд доромжлуулж байна. Миний иргэн тойрныхан, миний ах дүү, найз нөхөд дүүнэр намайг гайхдаг. Та ямар амар дэвчээртэй юм бэ гэж бүр гайхаад байгаа. Өнөөдөр би санаасаргүй Европтор хамтлагийнхантай таарсан. Гэсэн чи ахаа бид нар байсан. Би байсан бол үнэхээр бид нар байсан бол сэтгэл санаагаар унаа дууссан. Та ястай бүр ямар амар гүргэр юм бэ? Та бол өстө бууж хөргүй юм бэ нэгэ бүр хэд хэдэн үнтэй уулзлаа. Бас нэг студ дээр очиж нэг зураач дүүтэйгээ таарсан. Бас ёо таныг нэрээстэй мань мэтүүл сэтгэл санаагаар унаа готроод архинд ороод өгөх юм билээ. Таны чи ямар амар хилдэг юм бэ л гэдэг. Би угаасаа энэ ажлыг эхлэхээс өмнө энэ амар доромжлол ирнэ гэдгийг бол би тооцоолсон. За баяраа айхтар дайрна. Ягаад гэвэл эрлийз сурлийз ирээн цустангууд маш их байгаа учраас чамруу бүр хачин муухагаар дайрах учраас чи энэ доромжлолыг тис чадах уу гэж би өөрөөсөө асууж энэ ажлыг эхэлсэн учраас би тисэж байгаа. Ойлгож байна уу? Тэгэхээр та нар зүгээр нэг рейл бүтэн үзчих. Рейл нэвтрүүлгийн бүтэн үзчихээ дараа нь дүгнэлтээ хэл. Ганцхан минутын
Гэрэл үзчихэл тэгэл 9 шидээр оромжлол байж болох юу ч гинүү нэглэх юм унс зуулгаачууд унс судал надад ирээд ном аялцалтай тэгвэл яг хин илүү мэдлэгтэйгээ та нар үзтээ надад ирээд ном аялц давай болно хэрвээ чи нэг ном унссан бол би 10 ном унссан байгаа чи 10 ном унссан бол би 100 ном унссан байгаа чи 100 ном уншичаад өөртөө ирдэж байгаа бол би 1000 ном унссан байгаа мэдв. Тэгэхээр та нар зүгээр за дараагийнх нь нэг технологи нэг муухай технологи нэгдэн шүү дээ. Тэр нь юу юм гэхлээр одоо ингээд над руу дайраад намайг авчилцахгүй тоохгүй болохоор одоо эдгээр амар нарийн технологитой ажилладаг юм байна. За энийг ярихын өмнө бас нэг юм хэлнэ. Энэ эрлээ зөрлөөзүүд байхгүй гэдэг хүмүүс нэг юм хэлээ. Бага. Эдгээр бүр цуглардаг. Мэдв. Монголд амьдарч байгаа эрлээ зөрлөөзүүд манж тутангууд нь ч байна уу? Төвдүүд нь ч байна уу? Хятадууд нь ч байна уу? Эдгээр бүлэг болцсон. Эдгээр хоорондоо уулздаг. Ойлж өнжиж жаргал зовлонгоо ярьдаг. Монголчуудаас илүү эвтэй. Монголчуудаас илүү нэгдэлтэй. Монголчуудаас илүү нэгнийгээ дээш нь татдаг, өөд нь татдаг. Ийм хүмүүс. Эдгээр үе уулздаг. Цуглаан хийдэг. Яах ийхээ ярьдаг. Хэнийгээ өөд нь татах. Хэнийгээ хаан тавих юм. Эдгээрс та биднийг муухай авчиж байгаа. Одоо хэдүүдээ ингийн шүү. Ингэж ярьдаг бүлэгтэй. Монгол тийм бүлэг маш олон байгаа ирлээ сүрлээзүүд. Ойлгосноо. За тэгээд эдгэрийн технологи нь яаж ийм гэхлээр одоо намайг харлуулахад над руу дайраад барахгүй болохоор миний нэвтрүүлгийн жочид руу дайрч эхэлж байна. Жочид руу. Жочдын манста байж бол хамгийн муухай үгээр одоо амар олоолаа дайрч эхэлж байгаа. Дандаа хуурамч аккаунт. Ерөөсөө өөрийнх нь нэртэй зурагтай хайвал байхгүй. За хаа нэг дунд нь нэг эргүү тэнэг монголоо чааж орж ирнэ. Өөрийгөө амар мэдлэгтэй гэдээ итгэцэн нэг тэнэг булгаачууд орж ирнэ. За заримдаа болохоор нэг өөрийгөө амар ухаантайгээ ботцсон нэг жинзи үеийн нэг нусан тагдаанууд орж ирнэ. За тэгээд манад руу дайрж байгаа нэг халт төмөр мөмөр өргөдөг. Тэ нэг ганц 2 кг төмөр өргөнгүүтээ болчин нэг жижигхэн овоогоо дөрөнгөт өөрийгөө терминатор гэж бодцсон. Эсвэл нэг өгшгүй мөнхийн хутаг олцсон гэд бодсон. Энэ тэнэг залуучууд орж ирнэ. За би тэднэрт бол эхнээс нь хэлээд байгаа. Тулаан гэдэг бол овгор булчин биш шүү. Тулаан гэдэг бол сэтгэл зүй шүү. Хохин шүү. Та нарыг сум тэ утга төмөр нэвтэлж чадна. Махан биеэр төрцөө улгаачууч та нар гэдэг би сануулаа л байгаа. За эхнээсээ зарим нэг нь бол надаас уучлал гуйж байгаа. За хаа таныг үнэхээр буруугаар ойлгож ирсэн байна. Уучлаарай хоёул одоо зодоонуудаа хийгээ яах юм бэ? Одоо таныг хүн амьтнаас асуулаа мэдлээ энэ төр гэдэг. Зарим нэг юм төмөр өргөдөг залуучууд эхнээсээ уучлалгүй ахтуу болж эхэлж байгаа. За энэ яах вэ? За эдний технологи нь юу юм гэхэлэр одоо ингээд зочд руу маань аимшигтай гал дайрж эхэлж байна. Хөөм бөөнөрөө. Зочдын маань амар доромжилж байна. Ингэнгүүт нөгөө зочд маань над шиг нөгөө сэтгэл зүйн үед бэлтгэгдсэн юм хатуу хүмүүс биш учраас морж эхэлж байна. Хоёрхан рэйлэнд зүгээр нусаа татаал уйлал эхэлж байгаа оролцогч байна. Хоёрхан рэйл дээр нэг 20 хэдэн сөрөг комент бичээл тэгээд нусаа татаал уйлал эхэлж байгаа оролцогч байна. Рэйлийг би нустгаад өгөөч. Намайг доромжлоод байна гэд. Энэ цаагаараа юу юм гэхлээр энийг уншиж байгаа дараагийн жочд маань нүдүүлэхээс хайгаад элдвэр доромжлуулахаас хайгаад цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгт орж ярилцлага өгөх тийм зоригтой жочингуу ухтаж зүрхийн зүсэх ухтаж одоо сэтгэл зүйн дайралт гэж штэ ухтаад одоо энэ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгт орсон хүн угаасаа алуулдаг гэсэн нэг юм за одоо яшгаа мөрөөрөө явж ийн гэсэн нэг юм явж ий гэсэн нэг юм монголчууд угаасаа нэг юм хуваа хичээсэн тэ нэг жижигхэн нэр төртэй нэр төр гэдэг бол шалны алчуур баггүй юу хэр болчвол угаагаад тавьчихдаг тэ нэр төр гэдэг бол тийм төмөр биш баггүй юу тэгэхээр нэр төрөндөө нэг нэр төрч гэжтэй Монголд нэр төртэй нэг олонж байх биш өөр юм
Тэгэл нэг нэр төрөө боддөг юм уу? Эсвэл зүрхэн үрээд айдаг юм уу? Тэгээ нэг аимхай энэ сэтгэл зүрэн одоо дайрч эхэлж байна. Тэгэхээр манайхан сөрөг комментиг битээд тоогоороо. Тэгээ одоо амь нэгтэй бай гэвэл цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ хамгаал. Сөрөг тэд нар намайг барьж идээд ахад та нар чимээгүй хараад уншаад байгаад их юм. Адилхан л алдсан л да монголчууд нэг өмөр л дөө. Бид нар лайв дээр, рeel дээр бид нар бие бинийгөө өмөрч чадахгүй байгаа хүмүүс амь насаараа хамгаалж нэг хамгаална гэдэг бол худлаа. Би бол та нарын сэтгэл зүйн хувьд бэлдээд байгаа шүү дээ. Ер нь. За ийм болноо, ингийн шүү гэ. Яванда хэдүүлээ талбаан дээр гарна. За талбай дээр мянгуулаа очиход тийм үү 500 хулгай хийдэг байхгүй юу? 500 шил тол цонх мох хаглал виски сугавчилжгүйгээл тэ контор руу ороод өрөөрөө офис руу ороод ноутбукийг сугавчилжгүйгээл нэг ölüm стандарт энэ чи өмнөд нөгөө тэ бужигнаан дундаас тэ болонд нь ч гэдэг юм уу тэ одоо ингэ тийм гарууд их очдог. Талбай дээр нэг тийм дүүвэн дунд тэ нөгөө чон борооноор ч гэж үг байгаа шүү дээ тэ. Хулгай их гэсэн ölüm тийм улгаачууд их очдог. За би яагаад энийг хийгээд байна гэхээр мянгуулаар очиход хинч хулгай хийхгүй, хинч виски кармалж гүйхгүй, хинч ноутбук сугавчилж гүйхгүй, мянгуулаас саарл ордон руу муухаараа зогсож байгаа. Ийм ёс зүйтэй, зоригтой, ийм шудраг нэгдвэл хүмүүсийг бэлтгэхийн тулд би та нартай ингээ яриад байна шүү дээ. Намайг талбай дээр очичоо л гэдэг. Би цаг нь болоогүй байна л гэдэг. Бүх юмд өөрийн гэсэн цагтай. Гэхдээ нэг удахгүй та нарт яарад ах юм байхгүй. Ураны эсрэг босох босно. Тэр францчуудыг гэрээтэй гэдэг. Гэрээ гэж юу юм бэ? Нэг цааслаа байгаа шүү дээ. Тэ? Вордор шивцсэн нэг цааслаа байгаа шүү дээ. Франц дээр шивцсэн. Тэр гэрээг нь ураад тэр францчуудын хамруун чихэн. Та нарын эрдэмтэн мэрэгдэж ерөөсөө битийдэг. За ялангуяа энэ шинжлэх ухааны академи эдний энэ хим физикийн эрдэмтэд бол худалдагдсан. Монгол ардын намынхаа амруун өгцгөрөө хошногоных нь нөхрөө мөнгө чигцэн байгаа. Наадуулчин бол шал худлаад харих угаалт явна. Энийг бол харин би мэднэ. 1950-ад оны дундаас эхсүүлээд шинжлэх ухааны нэрийг барьсан маш олон ийм хулгайчууд төрсөн шүү. За шинжлэх ухаан гэж юу вэ? Итгэх ёстой. Гэхдээ шинжлэх ухаан болгон зөв гэсэн үг биш. Шинжлэх ухаан болгон хамгийн сайн гэсэн үг биш. Шинжлэх ухаан хүн төрөлхтнийг аварсан тохиолдол бай. Шинжлэх ухаан хүн төрөлхтнийг үе олноор нь хөнөөсөн ч тохиолдол байна. Та нар цөмийн бөмбөг дэлбэрсэн те энэ шинжлэх ухааны гайхамшигтай ололт. Гэхдээ энэ цөмийн бөмбөг зүгээр хадгийн наазах нь Хирошима, Нагасаки, Японы хоёр хотод эсэрснээрээ хэдэн зуун сая хүн үхсэн. Тийм үү? Одоо хүртэл Хирошима, Нагасакийн хор арилахгүй байна. Та нар Чернобыльд болсон атом цахилгаан станц дэлбэрэлт хэдэн зуун мянган хүн үхсэн. Одоо ч тэрний хор арилаагүй байна. Тэгэхээр энэ цэнхэр ус цэрнэрүү дайрахаас өмнө шинжлэх ухааныхаа эрдэмтэд рүү дайр. Эдгээр ажилласаа халагдахаасаа айж байгаа. За ураны хор биш үү? Нэг тэр бом жил дэлхий дээр амьдрах чадвартай нэг л одоо яасан бол хорцсон бол нэг тэр бом жил энэ цөмийн хаяг химийн хор энэ чинь нэг тэр бом жил дэлхий дээр амьдрна гэж боддоо. За дараагийн асуудал нь ийм шүү. Уранд ерөөсөө хүргэж болохгүй. За юу. Нүүрснээс 9 тэрбум доллар олборлож байгаа шүү дээ. Олж байгаа. Нүүрсний худалдаагаараа. Гэтэл ураанаас 3 тэрбум. Тийм үү? Бохог баялаггүй болчиход байгаа юм Монгол улс ураанаас өөр. Намайг одоо урааны тал дээр та яг юу бодож байна гэдэг. Уран бол хор шүү. Шинжлэх ухаан хүн төрөлхтний эсрэгч байдсан шүү заяа. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг үг хаанасаа болоод чийжилчдэг хар пизданаар бай та нар. Шинжлэх ухаантай итгэх хэрэгтэй. Битгий шаа. Монголын шинжлэх ухаан гэж үгсэн хар гацсан байдгийг. Намын бүгс толоос хэдэн гуйлах ч л байгаа шүү дээ.
Цалингийн зээлтэй хэдэн гуйлах чинь байгаа штэ. Монгол улс хизээ шинжлэх ухаанаа хөгжүүлчихэ. Сүүлийн 34 жил Монгол улсын шинжлэх ухаан бол бүр байхгүй болцсон штэ. Шинжлэх ухаандаа итгэх хэрэгтэй. Эрдэмтдтэй Монголын эрдэмтэд байхгүй болцсон. Байгаа хэдий чинь хошногоор амруу мөнгө чихцэн, худалдагдсан, ажлаас алдахаас айж ин. Мэргэжлэнгүүд нь дуурч чадахгүй байна. Чимээгүй яшиг мөрөөрөө явж байгаад дуусъя. Бид нар хордож өгөх юм биш гэдэг нэг юм навшин зан яваад байгаа. Уран бол тэр чигээрээ хор. Дэлхийд 92% тархалттай хамгийн элбэг байдаг бодис. Францд ч уран бий. Дэлхийн ураангүй ямар ч улс байхгүй. Ойлгосон биз? Герман улс 52 атомын цахилгаан станц хаас нэгээр. Тэгээд Оросоос шатдаг хий. Тийм байгаа. Яг тэрүүгээр халаалтын системээс шийдсэн. Маш олон улсууд атомын болон цөмийн цахилгаан станцаа татгалзаж байгаа. Франц улс яагаад ураанаа өөрсдөө олборлохгүй вэ? Өөрсдөө эхлээд олборлсон. Сүүлдээ дэлхий даяараа цөмийн хаягдлыг атомын цахилгаан станцаас гарч байгаа энэ цөмийн хаягдлыг далаад хаяхгүй гэсэн олон улсын концепц бүгд гар хэвсэг зурсан. Далаад цөмийн хаягдл хаяхаа болсон. Ингэнгүүт Францчууд цөмийн хаягдлаа хаях газаргүй болж ирсэн. Ойлгосноо? Тэгэхээр Францчууд Монгол руу тавьж байгаа. Монголд яагаад гэвэл задгаа хөдөө тал нь эзгүй, ноёдууд нь мөнгөнд автдаг, амархан худалдагддаг, асар уудам нутагтай цөмийн хаягдлыг хаяхад дээд зэргийн газар. Монгол үндэстэн устгаад Монголын баялагийг ашиглах сонирхолтой хүмүүс. Америкийн нэгдсэн улсад Монгол улс юу хэрэгтэй вэ гэвэл газрын ховор элемент хэрэгтэй. Тэр тусмаа Tesla компани гол түүхийд нь газрын ховор элемент. Тийм үү? Ингэхлээр Америкийн нэгдсэн улс Монголоос газрын ховор элементийг авахын тулд Оросд бууж өгч гин, Оросд найр тавьж гин. Тэдний онгоц Монгол руу Оростой үрд орж ирнэ. Энэ бол маш том алсын геополитикийн бодлого. Энийг монголчууд аягүй сайн ойлгох хэрэгтэй байна. Уран бол хор. Уранд ерөөсөө хүрч болохгүй заяа. Би таамаг хэлээд байгаа шүү. Их мөнгөнд их орон байдгүй маа. Өнөөдөр чи дансанда $1 сая байгаад гадагшаа цагаачлахад мөнгө аваа явчихна. Тэгэхээр их мөнгөнд их орон байдгүй. Энийг л ойлгоч. Мэдв. Надад ч ерөөсөө мөнгө л үйлдвэрлээд байна. Тэгээд яг хэрэг нь бол надад чинь бүгд өр хөвгтөө аваад гадаад руу гараад цугтаачна. Тэгэхээр урааны эсрэг би хэн нэгний зохион байгуулж байгаа жагсаал дээр очихгүй. За талбай дээр 3 сарын 22-нд хүрээд та дуурах ёстой эргэл над руу түмэн амтан чаад очиж чинь. Хэн нэгний би жагсаалд хязгаарч очихгүй. Би өөрийнхөө жагсаалыг өөрөө зохион байгуулна. Би өөрөө талбай дээр очино. Би албан ёсоор зөвшөөрлөө авч агаад би чигснэ. Би өргөдлөө өгнө. Талбай дээр чигсэх би зөвшөөрлөө авч агаад чигснэ. Тэгээд Монголын ард түмэн намайг хэр дэмжиж гин гэдгийг би харна заяа. За дараагийн асуудал би хизээч их хурлд нэр дэвшихгүй. Заяа. Их хурлд нэр дэвшлээ гэхэд миний мэдлэг боловсрал хүрэхгүй. Би өөрийгөө төр төших тийм ухаантай хүн гэж ерөөсөө бодохгүй байна. За гай болж их хурл дээр очих юм бол би их хурлын гишүүдийг эхнээс нь авч зодоод яг өөрөө шоронд орно. Тэнцтэй бөө юм болно. Би зүгээр босоо шаагаал тэнд сандлаа авч зохиж унгаагаад тэнд талаан болно. Тэгэхээр би хаана байх ёстой хүн бэ гэдгээ би аягүй сайн мэдчихэв. Зүгээр мөрөөрөө нэг зохиол мохиолоо яриад чадсан чадаагүй жүжиг кино өөрөө явуулсан. Аминд минь үлзийтэй бас бусдын аминд үлзийтэй. Тийм учраас их хурлын гишүүнд болоход надад мөнгө байхгүй, боловсрал дутна, мэдлэг дутна, ухаан дутна, төр түшин гэдэг чинь наад шиг тэнэг булгаач хийдэг ажил биш. За би бол зүгээр л харин би нэг шилдэг би 100-ын жанжин байхгүй юу? Би цэрэг өдөрт бол би нэг 100 цэрэгийг бол супер өдөртөө явчих зүгээр л жанжин. Тэрнээс биш би төрийн түшээг бол биш. Би тэрийг мэднэ. Намайг удлаа 28 оны сонгуул нэр дэвших гээд хуцаад их даваад хуцаад байгаа. Тэр надад бол ерөөсөө тийм улс төр мөрийн албан тушаал мөш бол авах сонирхол байхгүй шүү. Яагаад гэхээр би та нарыг хэлээд байгаа шүү дээ. Та нарыг шудраг, цэлмэг, цэцэн
Тэ ийм ард түмэн болгол та нарын дундаас ихэн булангартай бол хадган булангартай гэж ингээ яриад байгаа шүү. За тэгээ хөөхий би одоо дахиад өмөрөө би Үнэн ба Зөв намын Отгонбаатарыг би маш буруугаар бодож явсан байна. Би Отгонбаатараас тэр үедээ захан чамайг их буруугаар ойлгож ирсэн байна. Уучлаарай гэж хэлсэн. Отгонбаатар бол хөөхий минь одоо тэгэхээр Отгонбаатараас мөнгө авсан пиццагаа гоцоод уннаа. За яах вэ тэгээд та нар угаасаа юу ч байсан л гоцч идэв чи гоццаачлаа. Би та нарыг тохооч байсан. Та нарыг өстө золбон гүйлэг гасалчийн дайныг тоохоо байсан. Сонсогч нарыгаа дэмжигч нарыгаа хэлээгүй шүү. Намайг элдв янзаар хэлээд байгаа болгоочуудыг л хэлээд байгаа. Тэгэхээр та нарын юу гэж хаслах чинь надад хамаагүй. Зүгээр Отгонбаатар бол Багдаа аавыг алдсан. Тэгээ хөдөө сумын төвд тийм үү 30-аад жилийн өмнө те 20 хэдэн жилийн өмнө 30-аад жилийн өмнө ингээд өргөлгөөлсөн эмэгтэй хөдөө сумын төвд 7 хүүхдээ чирж тижээж хүн болгоно гэдэг бол асар хүнд асуудал байхгүй. Сумын төв битгийл Улаанбаатар хотод 7 хүүхдээ тижээж байгаа өргөлгөөлсөн ээж бол маш хүнд. Тэгээд Отгонбаатар бол үнэхээр ядуу өссөн. Ядуу өсөхдөө тэр улгаачуулаггүй архичин болоогүй маш их хичээсэн. Би сайхан амьдрахын тулд сурлагатай байх хэрэгтэй гэдэг 10 жилдээ онц төгссөн. Мангар олон их сургуулиас урилга ирсэн байлээ. Тэгээд сургуулаа сонгоод өөрөө орсон. Тэгээд их сургуулийн онц төгссөн. Монгол улсын ерөнхий сайдын тэтгэлгийг авч чадсан. Боломт банкны тэтгэлгийг авсан. Нийслэлийн захирагчийн тэтгэлгийг авсан. Аймгийн засаг даргын тэтгэлэг гээд маш олон дарга нараас тэтгэлэг авч супер оюутан болоод зүйлдээ оюутны холбооны ерөнхийлөгчөөр тавина гэхэд нь буцаадаа би оюутны бослог гаргана. Та нарыг бүгдийг чи өөрчлөнө гэж ардсан нам ардын намын хулгайчуудын эсрэг босч ирээд эднэрт адлуулж яваа хөдөлмөрч залуу байлээ шүү. Ардын нам тэрэнд юу гэж мөнгө өгөх вэ? Ардсан нам хизээч мөнгө ялгаалгадаггүй. Та нар юу ч мэдэхгүй байна. Намайг ч гэсэн намаас мөнгө авдаг гэж шаагаад байдаг. Зүгээр нэг шүлсээ өгдөг байхгүй юу? Түүгээ шүл саяж байгаа дайны нэг жижиг мөнгө амлалтыг. Тэрийг нь бол би авахгүй шүү дээ. За үнэхээр надад матчигээ 3 тэрбум төгрөг өгөх юм бол би 3 тэрбум төгрөгийг аваад биш. Арай өөр тэмцлээ. Мөнгөтэй болсон юм чинь жинхэнэ тэр боммаар 2 тэрбумаар жинхэнэ өөрсдөө нэсэр хөдөлж эхэлнэ үстэй тий. Тийм учраас надад юу гэж тэмэх мөнгө өгөх вэ? Түүгээд нэг шүлс шиг мөнгөний санал тавьдаг би тэр юм сонсдгоо маа. Тэр нуугаад яах вэ? Муу нуухаар сайлч гэдэг шүү дээ. Жижиг мөнгө төгрөгийг амлаад ингэдэг юм. За хоёрдугаарт нь бас та нар хүнийг ингэж сошиал дээр нэг улгаач тэнэг гэвчихлээр нийтээрээ тэнэг гэж дагаж гуцдгаа болцгоо өөр ингэсэн ухаантай бай. За юу. За ингээд нэгнийгээ хамгаал, нэгнийгээ өмөр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн оролцогчд болон биднэр лөө дайрж байгаа хулгайчуудыг монголчууд нь нийтээрээ барьж тэд нэр олуулаа байна уу? Бид нар олуулаа байна уу? Үзье л да. Та нар ганцхан нэвтрүүлэг хамгаалж чадахгүй бол яаж энэ сая 500 хавтгай дөрвөлжин км газар Монгол улсаа хамгаалах юм? Ганцхан нэвтрүүлгийг хамгаалж нэгдэж чадахгүй бол яаж энэ төрийн эсрэг нэгдэж чадах юм бэ? Тэгэхээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ нүдний цэцгийн мэт хамгаалмаар байна. Мэдв? Би та нарыг хэлээд байгаа шүү. Энэ бол ард түмний нэвтрүүлгээ. Одоо боддоо Хэрогийн Монгол тулгтны 100 их юм. Наа худлаа гойж гоотч, тогсч гойж гоотцсон дуулгаж захиалгаар тавилттай. Тийм үү? Тэр бол захиалгаар хийжсэн. Тэгээд Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлгийг гарангуут хятадаар орчуулад хятад руу явуулдаг байсан гэж байгаа шүү дээ. Нэг хүүхэн надад хэлж байгаа. Ерөөсөө үзэл хятадаар орчуулаад нэг хүүхэн хятад руу явуулдаг байсан. Тэгэхээр энэ Монголын тарихыг монголчуудыг судлах гээд Монгол тулгтны 100 эрхэм гээд тэнд орсон чочдыг цагаан ястан байна уу, боржгон овгийнхан байна уу, те хяад боржгончууд алтан ургийнхан байна уу гэсэн юм эрэл хайгуул явж исэн байхаа гэж би боддог шүү. Энэ бол маш ноцтой. За дараагийнх нь Улаанбаатар нэвтрүүлэг. Ардсан намын захиалагт ардсан намын халаасны нэвтрүүлэг. Лодо самбан бол тавигмал ардын намыг харлуулд ардсан намыг өмөрж нэвтрүүлэг хийдэг байсан. Навшийн нэвтрүүлэг шүү дээ. За тэрний дараагийнх нь цензургүй ярьцлага.
цензургүй гэдэг нэртэй хамгийн цензуртэй ярилцлага нэвтрүүлэг. Женкогийн баталгын халаасны тэдний дайснуудыг харлуулдаг. Женкогийн баталгааг өмөрдөг ийм л санхүүжилттэй халаастай ийм халаасны ийм л нэвтрүүлэг. Тэгмээс одоо лавгагийн цаг ардын намын юм жижигэн чацаг цод гээл хөлөө ачиж суучаад фэдэлцээ нэг хачин чацаг. За ийм байгаа шүү. За сүүл хийж байгаа баялагын улгаас нар амуудраа өөрөө нүүрснээ улгаач штэ. Нүүрс авчихсан гэж байгаа. Баахан улгаачуд нийлцэн улгаачуд эсрэг нэвтрүүлэг гэхээр миний инээ төрөйд байгаа. Ийм ч учраас Монголоо өмөрсөн хамгийн зоригтой нэвтрүүлэг гэж хэлж байгаа шүү. За ингээд нэвтрүүлгээ өмөр. За юу над руу дайрж байгаа. Та нарын хамгаалалт надад хэрэгтэй байна. Би үнэхээр ганцаардаж байна. 3 жил эднэртэй ганцаараа алцлаа шүү дээ. Намайг өмөрөөд алц. Бид нар олуулаа юм уу? Тэд нар олуулаа юм уу? Үзье. За юу. За ингээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бол улаан залаат хөх толбот Монгол хүн бүрийн өмөрөх ёстой хамгаалах ёстой нэвтрүүлэг шүү. За дараагийн лайвт баяртай тулдаа зөвхөн шонхороо хүснэ.